Самбай санаа бидний зөвхөн монголчуудаас л Хинтээ аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. За өнгөрсөн 2-3 хоногийн хугацаанд одоо бид нар Баян-Овоо, Мөрөн, Цэнхэр-Мандал, Баян-Мөнгө, Жаргалтхан гэдэг одоо сумдаар маш олон сайхан одоо нутгийн олондоо манлай болсон сайхан айлтгуулнаар орж одоо та бүгдээ одоо танилцуулж байгаа билээ. Цагаан сарын босгон дээр монголчууд ер нь нэг юм тогтсон сайхан ёс заншилтаа хөдөөгийн одоо малчид, тариаланчдын одоо гавшгаачтай тодруулдаг. Тухайн жилийн одоо ажил юугаа дүгнж бас ярьж хөрцгөөдөг. Орон даяар одоо энэ сайхан одоо зам үйл одоо хийгдэж байна. Хинтээ аймгийн засаг дарга Гамбин дараад одоо бид нар бас манай төслийн багийнхан өсөлт тавьж хинтүүчүүдээр одоо баглахыг одоо Хинтээ аймгийн одоо ажилтаа хөдөлмөртэй энэ сайхан улсыг олон түмэнд таниулах тэр үсдийг одоо хүлээж авч Гамбин даргын одоо багийн бүрэлдэхүүнд орж бид нар бас Хинтээ нутгаар одоо сайхан аялж явнаа. Өнөөдөр бид нар Бэндэр суманд ажиллаж байна. Тэгээ өнөөдөр энэ сайхан залуус идрээ болроо хоёр дүүгийн даа ирчээд байна. Гамбин даргыг одоо Монголын төр төсний одоо сайхан тогтсон энэ уламжлалыг энэ сайжруулаа одоо шагнадаг энэ одоо зам ажил үйлсээ одоо эхлүүлнэ гэж одоо танаас хүсэж байна. Юуны өмнө Хинтээ аймгийн Бэндэр сумын 1-р багийн малчин Намсран Идэрбатынд бид цуглаад байна. За Идэрбат маань энэ жил аймгийн засаг даргын захирамжаар авраг малчин, аймгийн авраг малчин болсон учраас за энэ цол тэмдгийг өргөмжлөлийг гардуулж өгөхөөр бид хуран цуглараад байна. За эднийх 1700 гаруй малтай 2-3 туслах малчинтай бид бас энэ малын тоо гэхээс илүү малын тоог нэг их одоо үзүүлэлт болгох байсан шүү дээ болж байгаа. Хамгийн гол нь малаа чанаржуулах, үйлдвэр ухсааг сайжруулах энэ гол үзүүлэлтүүд. Тэр дундаа хамгийн гол нь хичнээн айлыг ажилтаа орлоготой болгож юу, малын цагтай болгож юу гэдэг үзүүлэлтүүд гол үзүүлэлт болсон. Тэгээ дөнгөж сая бид нар бас шинээр улсын авраг болсон гарсан жамсгаанда энэ дашлын дугаанда бидний цөөхөн монголчууд төслийнхаа багийн хамт олонтойгоо дөнгөс ороод ирлээ. 10 айлыг малын цагтай болгоод гаргацсан. Одоо яг өнөөдрийн байдлаар бас 5 туслах малчинтай байж байгаа жишээтэй. Тэр дотроос нь туслах малчин дотроос нь 1000 малчин төрөөд байж идэг. Бас бид нар 3 хоногийн өмнө Монгол улсын хошим авраг малчнаар шалгарсан Мөрөн сумын цагаан өвгөнийхээ шагналыг гардуулах үеэр бас тэднийх туслах малчин дотроос нь 1000 малчин төрсөн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон айлыг малын цагтай ажилтаа орлоготой болгох энэ үзүүлэлтүүд бол их чухал үзүүлэлт байгаа. Тэгээ манай аймаг бол үйлдвэр ухсааг сайжруулах нэг юм том хөтөлбөр ихэлсэн. Танай аймагт бас Бэндэр суманд маань бас хэрэгжээд явж байгаа малын үржлийн ажил, цохимол хэлтгүүлгүүд, захиалгуулуул их сайн ирдэг болсон манай Бэндэр суманд. За тэгээд бас сайл сүүний нутаг гэж алдартай Бэндэр суманд сүүг эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм шаардлагатай бас байгаа сумдын маань нэг. Тэгээ орхон сүү компани жил бас юугаа гаргана, салбараа нээн энэ 2019 онд. За дээрэс нь бас Тэсо компани үргэлжлүүлээд авна. Манай малчид маань гайхдаг ч нөгөө Янгосонд нь хийгээд сүүгээ ачаад явахаар тэр хол ачаад явмааргүй баг замдаа гашлах уу гэж. Тэр Янгосны ёроолд нь Украин айр гэж бидний ярьдаг энэ айргны хөрөнгө байгаа. Тэгээд тэр чин замдаа донслогоонд салгигцаар угаад тийш сайхан эсээд улам эсэх тусмаа их сайн гэж байгаа. Очоод тэгээд ийм бүтээгдэхүүн болгоод нэгсэндээ Бэндэр сумаас Улаанбаатар тавьчихад нөгөө арстай гэж одоо арстай марууча энэ төр гэж гадаад төртлийн их сурч байгаа. Энэ чинь манай Бэндэр сумаас авч эхэлж байгаа. Гэх мэтлэн сайхан ихлүүд байгаа гэдгийг дурдаад тэгээд одоо бид Идэрбатынхаа шагналыг гардуулж өгье. Өргөмжлөлтөө. За хүндэтгэл. За Хинтээ аймгийн иргэдийн хуралд Бэндэр сумаа төлөөлж сонгогдсон Цэрэн дөржин Дэмрэл сайхан байна. Тэгээд Идэрбат найздаа энэхүү одоо хүндэтгэлийг гардуулж өгж танилцуулж уншия. За хүндэтгэл Монгол улсын үндэсний баялаг болсон буянт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, уламжлалт мал маллах арга ухаан, хөдөлмөр зүтгэлээрээ хошуучлан манлайлж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, жилийн дөрвөн улиралд уйггүй хөдөлмөрлөн ажиллаж байгаагт нь хүндэтгэн, эрүүлэнх,
урт удаан насаж буян хишгэн дэлгэрч байхын ерөөл өргөё гэд Хинтээ аймгийн засаг дарга Гамбям гэсэн байна. За ингээд авраг малчных нь цамыг өргөмжлөл мөнгө шагналыг нь хадгалж өгье. За мөн Намсраа хөвгтэй Идэрбатад Хинтээ аймгийн засаг даргын 2019 оны 01-р сарын 11-ний өдрийн А4 21-р захирамжаар аймгийн авраг малчин тэмдгээр шагнав гэд засаг дарга Гамбям гэсэн үнэмлэх тэмдгийг гардуулж өгье. За Хинтээ аймаг нэг ийм шинээр аймгийн авраг малчин нийт маань хөдөлмөрийн талыг нугалж явдаг үүрийн торин жирэнгээс үдшийн бори хүртэл бори бохсихгүйгээр зүтгэж явдаг энэ гэргийд нь бас аймгийн аврагын цал тэмдгийг давхар олгодог болж байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд олгож байгаа. Александр Өвгтэй Болормаа танд Хинтээ аймгийн засаг даргын 19 оны 1 сарын 11-ний өдрийн А4 21-р захирамжаар аймгийн авраг малчин цол тэмдгээр шагнаваа гэд үнэмлэх тэмдэгний хамт гардуулж өгье. Ингээд 2 аймгийн авраг төрж байна танай гэрүүдээс. Энэ их ажлын талыг нугалдаг, талаас илүү нугалдаг гэдэг ачлын дуугаа маань сая бас ярьж байна. Энэ гэргээд давхар авраг малчин цол тэмдэг олгож байгаа чи их зөвөө гэд манай Пүрвэго 2 амар уулзуулаад 2 авраг малчин маань улсын авраг маань ярьж байна. За ингээд аврагуудад амжилт хүсэж дараагийн шатнд улсын авраг гэдэг цол ойрхон иржээ гэдгийг бас хэлье. За баярлалаа. За ингээд Монголын төр төсний нэг сайхан ёслол, нэг сайхан арга хэмжээ ингээд ёслол төгөлдөр сайхан болж өнгөрч байна. Бидний зөвхөн монголчууд төсөл одоо хинтээчүүдээр явж ажилтаа хөдөлмөртөө манлаа сайхан одоо хүмүүсийг олон түмэнд танилцуулж яваа. Одоо биднийг хараа сууж байгаа бас олон улс энэ ямар хүмүүс одоо энэ 10 цолыг өгч байгаа. Харахад их залуухан л хүүхдүүдийн ингээд асуугаа сууж байгаа баг. Тийм учраас 2 залуутайгаа олон түмнээ бас танилцуулъя. За мэдүү өдрөө өөрийгөө сайхан танилцуулахгүй эхлээд. За би Хинтээ аймгийн Бэндэр сумын Баян өндөр багийн Янгат малчин Намсраа Идрот гэж юм байна. Мэдүү энэ нутгийн хүүхдөө. Би энэ нутгийн онохон хүүхэд. Тэгээ би одоо 15 тагсаа мал малсан. Тэгээ одоо нэг 27 8 жил мал малж байна. Аав ээж нь аль чигийн ус? Манай ээж аав болохоор энэ Бэндэр сумын онохон хүмүүс. Бас малчин. Гэтэс нэгдэл малчин байсан. Ер нь аав ээж дээрээ мал малж гисэн тэгээд дөрвөлжлүүлээд. Тий аав ээжээс тэгээ ээж юм байгаа аав маань аваасаа хойш ээжтэйгээ малаа малж байгаа. Тэгээ хантайгаа чираад малаа малж байгаа. За мэдээ өөрийгөө танилцуул. За би 1996 онд 10 дугаар анги төгсөөд 1997 онд гэр бүл болоо тэгээд мал малсан одоо 23 жил мал болж байна тэр хамтдаа. Танайхан харин аав ээж өвдөөс нь бас малчин хүмүүс байна уу? Эсвэл засах гарааны хүмүүс бичгийн ус. Малчин удмын малчин хүмүүс манай аав ээж хоёр хоёулаа малчин. Манай ээж аавсаа өсвөлээ. Тэгээд малчин хүмүүс байгаа. Ажилчин сэхэтэн хүмүүс ч бас бий. Бүгдээр. Олуулаа юм биш үү? Танайхан энэ хаваараа байна уу? Бас алс холон төр явсан байна уу? Энэ хавар Бэндэрт ч бас байгаа. Аймагтай хотод бий. Мал дээр бас байгаа тийм. Мал дээр байгаа малчин байгаа. Ер нь багаас аав ээж дээрээ байсан мэдээж одоо малын дүүтэй малч өсгөл байд таараа тийм. Тий малын дүүтэй байл. Дөртэй байлгаа Тий тийм. байлгаа. За таар хэдэн хүүхэдтэй? 2 охинтой 2 хүүхэдтэй. За огт энэ нэг нь болтой юм Тийм тийм. баг нь. Баг нь. Тий 2 дугаар анги одоо 2 дугаар ангиас Инглээ мэдүү чи? Намуу хэдгээр ангина? 2. За хэр сурч байна? Тэжгүй юу? Ангийнхантайгаа ер нь дотно. Хичээл номдоо явах туртай юу? За том болоод хэн болох юм? Багш. Багш болох юм уу? Оо за. За том нь. Том нь тэрэн одоо За. Анагаан шинжлэх ухааны үндэсний сургуулийн 3 дахь курсаа явсан. Эмч болно. Эмч болно. Эмч болоод маашаа босч ирэх нь нутагтаа эсвэл цаашаа явах юмцтай байна уу? Цаашаа сурчаад. Цаашаа явах. Тийчээс нүстэг оронд ирж ажиллаж байна. Өсгөрөндөө ирж ажиллах болно. Оо за. За.
Сэмхэн юу яхад хөргөний сураг сонсноо Бас байгаа. байна уу те? Ер нь тааш одоо энэ залуу хүүхдэрээ эмээ болчих юм та одоо явчлаа шүү те. Аврагуулч та. Одоо эмээ өвөө гэдэг эрхэм цол авах хэрэгтэй үлдэж байгаа юм шүү. Одоо болох л ахтай тий. Ийш энийг санан манай эдрээч одоо хоёр ээжтэй. Тийм баха? Одоо төрүүлсэн ээж, өргөж авсан ээж гэсэн те. Өссөн ээж те. За хоёр ээж өөрсдөө нэг танилцуулаад хүүгийнхаа тухай, хүүхдүүдийнхаа тухай нэг хуучлаач гэж хүсгэсэн. За би Цэнтэн Балжид гэдэг. Эндээс 69 онд ирээд Даммал тэр малчин байж гад. Тэгээд одоо хүртэл малчин тэтгэвртэй гарцсан. Тэгэл сумын төлөв сургуулийн хүүхдийг наашин цааш нь зүйдэл тийм л ажилтдаг. Хүмүүрээ орцсон. Цэцэрлэг сургууль ажиллаад байгаа юм. Дотор ажил юм ажиллаж байгаа. Анхандаа цэцэрлэг байсан. Сүүлдээ ахын маань сургуульд аваад. Тэгээд сургуулийг бийг наашин цаашаа явахт нэг ачирэг үүддэг араад юм. Яг одоо бүхэл одоо эмээ өнрийн хийдэг ажил руу шилжээд орсон байна. Хийдэг ажил маань тэр юм чинь. Залуу занд насандаа бол малчин байж байгаа тийм. Тэр тэтгэврт гараад тэгээд одоо тэтгэврийг. За та өөрийгөө танилцуулахгүй. Би хайдгаа багт сайлчин байшаа. Тэгээд сүүлдээ нэгдүгээр багт ханчнаар байсан тэгээд нөхөр сүүлдээ хоёр төхөр харж ирсэн. Тэгээд өхрөө өгöd бид хань харж ирсэн. Тэгээд хүүхдүүдээ сургуульд явахад би төвлөөд нөхөр маань малаа хараад. Тэгээд хүүхдүүдээ сургуульд миний хүү энэ хүүгээ айлдах шиг нэг дээдлийнх нь одоо 2100 биенд байгаа 4 дугаар багийн Чулуунбаатар. Одоо тэгээ сайхан хүүхдүүдээрээ хийсэл явж байна. Хүүхдүүдээр одоо жижиг юм байхгүй. Идрээ бодроод ирэх юм бол таяр хөдөлцөө гэнтэй. Ер нь идрээ баг залуудаа ер нь ямар шиг хүүхдээ вэ? Идрээ залуудаа ер нь тэгээд би жоохон багтаа ойлгохгүй хүүхдээсээ чи. Ойлгохгүй. Томоотой дуугаа юм. Дуугаа. Ер нь тэгээд малдал юм болцоо. Ер нь малч хүүхдээ. Малчин хүүхдээ. Аавнартаа өөр хийгээд өгчин. Тэгээд манай нэг дүү гэдэг тэрнтэй аюулаа тэгээд мал дээр. Энэ өөр хийгээд өгтөн тэр энэ углаад лайд чинь бүлдэж хийгээд өгчин тэгдэг юм байна. Тэгээд цонор одоо дисгэхгүй бас. Барилдаад үүчгүй. Барилдаад яахгүй хоног залуу байхдаа нэг барилдажсэн. Тэгээд одоо барилдахгүй. Ангийн урдын төлөөлөгчийг бас хоёр залуу малчнаа аварга одоо тодорхойлоод өгөхлээч. Энэ нутгийн усныхаа талаар одоо сонин очин хуваалцаач гэж хүсэж байна. За одоо юуны өмнөөс хоёр найзлаас дахиад хоёр хүргэе. Идрээ болроо хоёр бол бид найзууд. За болроо бол хоёр 10 жилийн нэг ангийнх. Тэгээ нэг багшийн шавнар байгаа. За ерөнхийдөө бас би бас Монгол улсч өргөн уудам нутагтай. Автгай сая 500 км² нутагтай. Тэгээ энийг одоо эзэмсэж, одоо эзэнжүүлж, тусгаар тогтнолын баталгаа болж ингэж малчин төмнийгээ төлөөлөөд мал маллаад ингээд шөөвөр аймгаа орох болж байгаа найзуудаар бол бахархаж суuna. Тэгээд эднүс манаас дээрээс нь дахиад одоо Монгол ах вэ ёс заншил энэ бол бит бус өв тэгч гэж ярьдаг тийм учраас бас маш их хариуцлагатай үүргийг бас гүйцэтгэж байгаа юм залуу үеийн төлөөллөө гэж би тодорхойлж хэлэх гэсэн. За аймаг орон болвол энэ жил Бэндэр суманд онон голын первазны асуудлыг иргэд маань бас энэ онон голыг туулахад бас хэцүү байдаг гэсэн. Энэ асуудлыг бас аймгийн хөрөнгө оруулалтанд суулгаж шийдвэрлэж өгсөн. За сумын засаг дарга бас хэллээ. Сумын засаг дарга аялал жуулчлалтай холбож ярьсан дэр томоохон бүтээн байгуулалтын ажлууд бол бас улсын төсвийн хөрөнгө оруулалтад суугдаад ингэ явж байгаа. Баярлалаа. Аргагүй найз андаад юм байна. За ингээд монголчууд нийтээрээ одоо удахгүй сар шинэ сайхан өргөндөлөөр тэмдэглэж байна. Тэгээ энэ боломжийг ашиглаад энэ Монгол түмэн одоо та биднийг харж байгаа. Тэгээд аймгийн засаг даргыг за хоёр залуу аваргыгаа залуу явах одоо аймгийн аваргыг асаар залуу гэдэг шүү би. Харахаар нэг хөөрхөн хүмүүс харагдаад байдаг. Монгол түмэндээ хандаж нэг сайхан сар шинэ мэдлэгээ дэвшүүлээч. Тэгээд хаад маань сар шинэ сайхан мэдлэгээ дэвшүүлсийн дараа манай би одоо их хаанчийн одоо тэр сайхан магтаал юунд их
дуртай болчиход байгаа. Тэгээ манай залууг бас тэр сайхан ерөөлийг одоо дуулгаж энэ нэвтрүүлгээ жаргаяа гэсэн саналтай болох уу? За тэгье. За. За юуны өмнө утгагүй болох зүгээр уруулах чимээх шорон гах ажилтай ол зомог ихтэй амжилт бүтээлээ дүүрэн байхын үлзөөтэй ерөөлийг Хинтээ аймгийнхаа Түмэн олныг төлөөж, Малчин түмнээ төлөөж 4.6 сая мал тооруулж улсдаа 4-р байранд орсон анх удаага манай Хинтээ аймаг өмнөдөлгөөсөн маань бүр улсдаа тэргүүлсэн энэ Малчин түмнээ төлөөлөөд Түмэн Монгол түмэндээ мэдлэгээ дэвшүүлж байна. Сар шиндээ сайхан шилжсгээгээрэй. За энэ туран цугласан бүх хүмүүстээ баярлал талхасж байгаа илэрхийлье эхлээд. Тэгээд намайг таньдаг мэддэг бүх хүмүүстээ өнөөдрийн мэндийг дэвшүүлж цааш шиндээ сайхан шинлээрэй гэж хэлээ. Болроо. За Түмэн олон монголчуудаа болон хаан Хинтийн нутгийнхандаа тэр тусмаа Араараа Мотой Бэндэрийн нутгийнхандаа гарч байгаа гахаа жилдээ үнтэй тарангуй үйлжиж цог кемертэй цайн сайхан амьдараа гэж хүсье. Тэгээд манай гэр бүлийн өнөөдөр хүндэтгэж ирсэн аймгийн засаг дарга болон түүний бүх бие төлөөлөгч нар, сумын засаг дарга, хурлын дарга нар бүх ирж хүндэтгэж байгаа, хүндэтгэл үзүүлгээд ирсэн бүх дарга нартай талархлаа, маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй үүнээс хойш өшөө сайн ажиллах болно. Энэ шагнал бол ингээд зогсохгүй. Бид хоёрт өшөө цаашаа өшөө их ажиллах тийм ташуур өгч байгаа гэж ойлгож байна. Та бүхэнд нь баярлалаа. Надад баярлалаа. Баярлж байна. Баярлж байна. За миний зөв мэдлэгээ дэвшүүлээрэй. Бүгдээрэнд нь хайртай шүү гэж. Баярлалаа гэж. Сайхан баярлалаа гэж. За. За ингээд бүгдээрэнд нь баярлалаа. Бидний зөвхөн монголчууд төслийн өнөөдрийн танилцуулга энэ сайхан уулзалт үгээр жаргаж байна.